Сайн байцгаана уу? За өнөөдрийн бичлэгээр чамин дансаг зүйл дуртай, чамин дансаг зүйл хэрэглэх сонирхолтой ийм хүмүүст ерөнхийдөө зориулагдсан гэж хэлж болохоор юм утга танилцуулахаар бэлдлээ. За энэ бол Petrified Fish Knives брендийн 719 гэдэг ийм загварын утга байна. За ер нь хэлбэрийн хувьд бол ийм бидний ярьдаг нөгөө мүлжүүрийн утганы хэлбэртэй гэсэн үг байна. За ийм утга байна. За энэ утга юугаараа тийм чамин дансаг болоод байгаа юм бэ гэхээр энэ юуны ишин ийм Coca-Cola гэдэг юм бас модоор хийгдсэн байдаг юм байна. Энэ Төв Америкаас гаралтай тийм айгүй өндөр нэгтрэлтэй тийм мод байдгийн гинэ. Тэгээд энэ ер нь бол жоохон үнэтэй дүү юмнуудыг шингээх ингээд зорьсон ийм утга байна. Бид нар нөгөө юунд мүлжүүр зүйлжүүрж байдаг юм тиймэрхүү юмд хэрэглэхэд их гоё тохиромжтой ийм утга байна. Ингээд юм хийхэд айгүй гоё юм. Ерөөсөн айгүй гоё эвтэйх юм байна. Маш гоё эвтэйхэнд. За ийм гоё утга байна. За энэ утганы одоо бүгдээрээ нарийн танилцахын тулд зарим юмнуудыг хэмжээсүүдийг гаргая. Энэ одоо за энэ бол энэ мод бол юуны мод, оливын мод. Энэ болохоор түрүүний хэлдэг нөгөө Coca-Cola гэдэг Төв Америкаас гаралтай ингэ мод. Айгүй хатуу нэгтрэл бүр усан живдэг гэж шүү. Тийм. За энэ хоёр ган бол Шведийн нөгөө Sandvik 14C28N гэдэг ган гинэ. За энэ ган бол асан зэвэрдэггүй ган. 14C гэдэг нь одоо 14% хромтой гэж байгаа үг гэсэн. Тэгээд зэвэрдэггүй нэг зэвэрлэлт нь маш өндөр төсвөртэй. Тэгээд ийм ган тэгээд юуны үнэн боломжийн мөртлөө тэгээд маш чанартай ганд ордог ийм ган байдаг юм байна. За ийм гангаар хийгдсэн ийм гоё утга байна. За энэ утганыхаа аюуг хэмжээг нь бүгдээрээ хэмжиж үзээд хий. За 90-ийнх нь урт хэд юм бэ гэдэг юм гэхээр 90-ийнх нь урт Агнаса юу Агнаса энэ 9 см юм байна. 9 см. За тэгээд юу н энэ зузаан хэд байгаа юм бол да. Үзье. Зузааныг үзчих. Зузаан ба 2.1 тэл юм байна. Их нэмгээ. Уус энэ чамин хий зүгээр аюул чамин учраас 2 л юм байна. 2 мм ийм юм байна. Ийм утга байна. За жин үзэт хийж хэдэн грамтай байна. Жингийн үзнэ. Энийг энд тавьж яагаад гэдэг үлээ. За жингийн үзэт хий өдөрж өгнө. Жин юу вэ? Дөнгөж 66 грамм гэж шүү дээ. Ийм хөнгөн. Нөгөөх нь арай хүндэтгэл хөнгөн. Энэ 68. Ерөөсө 66 грамм жинтэй. Ийм сонь гоё ийм тансаг ийм утга байна. За тэгээд энэ утганы талаар тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя. Үн анш нь ямар байх вэ? Бусад мэдээллүүдийг авъя гэвэл вебсайт руу маань зочлоорой. Вебсайтныхаа линкийг хаягийг би доор ингээд оруулаа биччихнэ. Тэгээ бүгдээрээ та бүдгийг энэ утганы талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За 90 мөрний хувьд бол зүгээр янзтай моос энэ өөрөө юу яадаг гинэ энэ 14C28N гэдэг энэ гам бол зэвэрлэлтэнд маш сайн төсвөртэй. 90 барих нь бол одоо сүүлийн үеийн дээр супер гангууд Magna Cat мат тэд нар шиг арай хүрэхгүй мэдээж хүрэхгүй. Гэхдээ бидний маш сайн мэдээ 440C-гээс арай илүү бас 90
барьдаг гэж байна. Тэгсэн мөртлөө 90 дээр эмтэрх нь бол хамаагүй бас баг бүр хатуу гангуудыг бодвол хамаагүй баг ийм ган байдгийм байна. За ер нь бол бас удагд хийгээд нэлээд их тийм юутай хэрэглээтэй ийм ган байдгийм байна. За ийм гоё утга байна. За энэ гоё утганы талаар мэдээллийг дэлгэрэнгүй мэдээллийг вебсайтнаас мань аваарай. За өнөөдрийн бичлэг маань ингээд энэ дөрөвд өндөрлөө. Баярлалаа.